За 1-р Иохны 2-р бүлгийн 18-аас 27. Нялхсаа энэ бол эцсийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон одоо антихристүүд олноороо гарч иж байна. Энэ эцсийн цаг гэдгийг бид үнээс мэднэ. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш байсан. Учир нь тэд биднийх байсан бол тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. Харин та нар ариун нэгнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. Та нар үннийг мэдэхгүй тул би бичсэн юм биш. Харин үннийг мэддэг учраас бас ямар ч худал нь үннээс гардаггүй учраас би та нарт бичсэн. Есүс бол Христ гэдгийг үүсгдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу эцгийг болоод хүүг үүсгэж юм аа. Хэн хүүг үүсгэн түүнд эцэг байхгүй. Хэн хүүг хүлээн зөвшөөрнө түүнд эцэг бий. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх ам юм. Та нарыг мэхлэхээр оролцогчдын тухайд эдгээрийг би та нарт бичлээ. Та нарын түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах нэгэн та нарт хэрэггүй. Харин түүний тослогоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тослогоо нь худал биш үний юм. Тиймээс та нарт заасан ёсоор та нар түүний дотор байх тун. За. Иохан маань загтал дээр одоо яг энэ итгэгчдэд хандаад нэлийн чухал зүйлийг хэлж өгч байгаа. За энэ дээр итгэгчдэд юу гэж хэлсэн бэ гэхээр яг энэ дээр 18 дугаар эшлэлдэр нялхсаа гэж хэлсэн байна. За мэдээж энэ загтыг хүлээж авсан хүмүүс нь хүүхдүүд нялхас байсандаа биш. Харин энэ загтыг хүлээж авсан хүмүүс нь итгэлийн хувьд бага балчир нялх хүүхдтэй адилхан байсан учраас одоо Иохан эднэрийг нялхсаа гэж хэлэхээс өөр аргагүй болсон байна. За тэгээд тэднэрт одоо бол эцсийн цаг болжээ гэж хэлж байгаа. Эцсийн цаг, сүүлчийн цаг гэж хоёр байгаа. За энэ бол ерөнхийдөө юу хэлдэг вэ гэхээр Есүс Христийн эргэж ирэхийн өмнөх цаг хугацаа гэлдэг. За Христ яг хизээ ирэхийг бид нар мэдэхгүй. Есүс эзэн өөрөө хэлсэн. За яг хизээ ирэхийг мэдэхгүй. Зөвхөн эцэг мэднэ. Харин та нар намайг хизээч эргэж ирэхэд хизээч бэлэн байгаарай гэдэг зүйлийг хэлсэн. Хизээч байж магадгүй. Ер нь эрэхтэй бол та нарын мэдээгүй, бодоогүй цагт чинь ер нь ирнэ шүү. Хулгайч яаж шөнөөр ирдэг шиг яг тийм сэмхэн бас яг та нарын нэлээд назгардуу болчихсон үед чинь ирнэ шүү гэдэг зүйлийг Есүс хэлсэн байдаг. За тэгвэл энэ дээр Есүсийн ирэхийн өмнөх цаг үеийг хэлж байгаа. Тэгэхээр Есүсийн ирэхээс өмнөх бүх цаг хугацаа нь үндсэндээ бүр ерөнхийдөө яриаггүй бүгдээрээ сүүлчийн цаг гэж бас хэлж болно. Одоо ч гэсэн бид нар сүүлчийн цаг үед амьдарч байгаа. Гэхдээ Есүс яг хизээ ирэх үү, маргааш ирэх үү, жилийн дараа гэдгийг мэдэхгүй. Гэхдээ бид нар ямар ч хэсэн хизээч бэлэн байх ёстой гэдэг нь чухал байна. За цааш нь энд нэг хэсэг хүмүүсийн тухай Иохан ярьж байгаа. Тэр хүмүүс нь ямар шиг хүмүүс байсан бэ гэдгийг энд Иохан дурдаад байна. За хэсэг бүлэг хүмүүс яг энэ чуулгантай хамт байж агаад эднэрээс гараад явчихсан байна. За та нар эргээд харах юм бол тэд бидний дундаас гарсан. Бидний дундаас гарсан гэдэг нь тэд нар биднийх биш гэдгийг нь харуулж байна гэж байна. За тэгэхээр энэ бол нэг ганц нэг хүн биш, нэлээд хэсэг бүлэг хүн, магадгүй чуулганы нэлээд нэг томоохон хэсэг ч юм уу, нэлээд нэг тийм тодорхой хувийг эзлэх тийм хүмүүс энэ чуулган дотор байж байгаа одоо байхад болсон тохиолж байна. Тэр хүмүүс нь яагаад болсон бэ гэхлээр үндсэндээ тэднийг Иохан юу гэж тодорхойлсон бэ гэдгийг харж юмраа. Тэд бол за нэгэн цагт Бурхны чуулган буюу Бурхны ардмны дунд байсан нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс бол Есүс бол Христ гэдгийг үгүйсгсэн хүмүүс байна. Есүс бол Христ гэдгийг үгүйсгсэн. Тийм учраас энэ хүмүүсийг
Иохан юу гэж нэрлэж байгаа гэхээр бүр антихристүүд гэж хэлж байгаа. Яагаад гэхээр Есүсийг үгүйсгэсэн учраас анти гэдэг үг нь юу гэсэн үг вэ? Эсрэг гэсэн утгатай шүү дээ, тийм. Анти. Одоо анти-ковид гэх юм бол ковид эсрэгч гэдэг юм ба тийм. Анти-христ гэдэг нь тэгвэл Христийг эсэргүүцэгч буюу Христийг үгүйсгэгч гэсэн утгатай. Тэгэхээр Есүсийг үгүйсгэсэн энэ хүмүүс Есүсийн хэн бэ гэдгийг нь ерөөсөө гол нь үгүйсгэсэн ба. Есүсийн хэн бэ? Эндээ Есүсийг бид нар Есүс бол эзэн гэж хэлдэг те. Есүсийг аврагч гэж хэлдэг. Есүсийг чөлөөлөгч гэдэг. Есүсийг хаан гэж хэлдэг. За тэгвэл яг энэ дээр хэлж байгаа нэг зүйл нь Есүс бол Христ гэдгийг үгүйсгэсэн. За тэгвэл би энэ дээр Христ гэдгийн тухай жоохон тайлбарлаж өгье. За Христ гэдэг үг бол хүний нэр шиг оноос нь нэр мөн үү биш үү? Биш. Христ бол цол ба. Одоо хаан гэдэг шиг, аврагч гэдэг шиг, эзэн гэдэг шиг одоо цол. Ямар утгатай үг вэ гэхээр тослогдсон нэгэн гэсэн утгатай грек үгийн галигчлал. Яг грек дээрээ болохоор Христос гэдэг. Христос. Тэгээ Монгол дээр авах дээр Осын яг нөгөө нэрлэхийн театрын төсвөлийг гээгээд Христ болгож авсан. Ер нь маш олон хэлээр тэгж явдаг. Христ гэдэг энэ грек үг нь өөрөө яг грек дээрээ тослогдсон нэгэн гэсэн утгатай үг, грек үг. Гэхдээ энэ нь өөрөө грек дээр анх гарч ирсэн үг ерөөсөө биш. Энэ бол еврей хэлнээс буюу хуучин гэрээнээс гарч ирсэн, хуучин гэрээнээс орж ирсэн үг. Хуучин гэрээн дээр буюу еврейл дээр машиах гэдэг үг байна. Машиах гэдэг нь яг адилхан дахиад тослогдсон нэгэн гэсэн утгатай. За тэгвэл машиах гэдгээр Израильчууд за ялангуяа Есүсийн эрхийн өмнөхөн за Израилийг аврах, биднийг аврах тийм машиах ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Тэр хүлээлт маш өндөр байсан. Ерөөсө хүлээх тусмал тэдний за Христ хизээ ирж байна, машиах хизээ ирэх хүн, машиах хизээ ирэх үл гэсэн хүлээлттэй байсан. Яг тэр цаг үедээ тэд нар машиахын ирэхээр юу гэж хүлээж ирсэн гэхээр Ромын дарлаас биднийг чөлөөлөөд бид нар өмнөх шигээ Давид хааны үед байсан шигээ тусгаар тогтносон бие даасан улс болоод бид нар мандан мадарна гэсэн тийм одоо улс төрийн илүү хүлээлттэй улс төрийн зорилготойгоор бодож хүлээдэг гэсэн. Тийм учраас Есүсийг та хизээ энэ хаанчлаа байгуулах вэ гэж дахин асуудаг. Та санаж байна уу? Тэгвэл харин энэ Христ гэдэг маань тэгвэл аврагч гэсэн утгаар тэр Израильчуудыг аврах, хүн төрлөختнийг аврах аврагчийг хэлээд байгаа гэсэн үг. За тэгвэл хэрвээ Есүс бол Христ гэж хэлэх нь тэгвэл юу гэсэн үг вэ гэвэл Есүс бол хүн төрлөختний аврагч гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар Есүс Христ гэж бид нар ингээд нөгөө нэр юм шиг хэрэглээ сурчсан. Гэтэл үнэндээ энэ бол Есүс бол Христ гэж хэлээд байгаа тунхагийн чанартай зүйл байна. Есүс хаан гэж хэлж байгаатай адилхан. Есүс эзэн гэж байгаатай төстэй. Есүс аврагч гэж байгаатай адилхан. Есүс бол Христ. Тэгэхээр ерөөсөө Есүсийн цаг үед Израильчуудын хүлээж исэн гол хүн бол яг энэ Машиах байсан. Энэ Христийг л хүлээж исэн. Тэгвэл энд байсан хүмүүс маань за бидний нөгөө энэ цулаанд итгэж байсан хүмүүсаа Есүс бол Христ бишээ гэсэн зүйл төрсөн байна. Тийм учраас энэ хүмүүс одоо бидний дунд байхаа болсон гэж Иохан хэлж байгаа. Тийм учраас энэ дээр за энэ хүмүүс хэдийгээр бидний дунд байсан боловч одоо байхгүй болжээ. Харамсалтай байна. Гэхдээ яагаад байхгүй болсон бэ гэвэл тэд нар бол Бурхны ард түмэн биш юм байна. Яагаад гэвэл тэд Есүс бол Христ гэдгийг итгэхгүй байгаа. Тийм хүмүүс учраас тэднийг Иохан антихрист гэж нэрлсэн байна. За тэгвэл Есүс бол Христ гэдэг энэ тунхаг бол ерөөсөө Библийн дагуу хөдөлшгүй үнэн ба. Хэрвээ энэ үннийг бид нар үннээс зайлсхийгээд энэ үннээс бид нар холдож эхлэх юм бол бид нар Библийн үннээс Библи биднэрт Бурхны тухай, Есүсийн тухай юу гэж тунхалдгаас бид нар холдож байна гэсэн үг. Есүс бол цорын ганц Христ. Есүс бол цорын ганц аврагч гэдэг тухай Библиэлд энэ тэмдгүүд зөндөө олон байна. Би зөвхөн яг хоёрхан зүйлийг хэлье. Иоанны өөрийнх нь бичсэн сайн мэдээний номон дээр 14:6 дээр Есүс бол
үнэн, зам, амь мөн гэж байна. Есүс бол үнэн, цорын ганц үнэн, цорын ганц зам, Бурхан эцэг рүү очих зам, тэгээд биднэрт өгдөг мөнх амь бол Есүс гэсэн. За Үйлсийн 4:12 дээр бас юм байна. Түүнээс өөр хинээс ч аврал ирэхгүй бөгөөд биднийг аварч чадах өөр хинч Тэнгэрийн дор хүмүүн төрлөختөнд өгөгдөөгүй юм. Нэг ясандаа Есүсийн нэрл Есүсэд биднийг авардаг. Энэ дэлхий дээр хүн төрлөختний хувьд өөр аврагдах нэр бидэнд байхгүй гэж. Есүсээс өөр нэр байхгүй. Тийм учраас Есүс бол Христ гэж хэлэх бол ерөөсө хамгийн чухал тунхаг ба бидний итгэлийн хувьд. Христ итгэгч хүний хувьд Есүс бол Христ, Есүс бол Машиах гэсэн. За тэгвэл энэ хэсгээс хамгийн түрүүнд бидний тогтоож авах зүйл бол Есүс бол Христ. Есүс бол Христ. Энэ бол ерөөсө бидний итгэлийн суурь байгаа. Хэрвээ энэ үннийг бид нар үгүйсгээд өмнөөс холдоо зайлсхийгээд эхлэх юм бол бид нар итгэлээсээ холдож байна гэсэн үг. Тийм учраас энэ дээр Иохан маш хатуугаар ингэж хэлсэн баг. Хэн хүүг үгүйсэх нь тэр хүнд эцэг байхгүй. Хэн хүүг хүлээн зөвшөөрн түүнд эцэг байгаа гэсэн. Нэг өсөндөө Есүсийг хүлээн зөвшөөрдөг хүнтэй Бурхан эцэг хамт байна. Харин Есүсийг Христ гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол түүнд Бурхан эцэг түүнтэй хамт байхгүй гэж. Ерөөсөө маш ойлгомжтой, гэхдээ маш чухал суурь итгэлийн тулгуур маань энэ байна. Есүс бол Христ. Есүс бол аврагч, Есүс бол Машиах. За тэгээд зүмэр цааш нь харъя. 24-өөс Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байгээ. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм аа. За энд Иохан энэ захийг хүлээж авсан чуулганы хан. За та нар анхнаасаа Есүсийн тухай ямар сургаал сонсон, яг тэр сургаал дээрээ тууштай, баттай зогсоорой. Түүнийгээ баримтлаарай гэж хэлээд байгаа гэсэн. Хэрвээ та нар анхнаасаа сонсон тэр зүйл дотроо байж чадах юм бол Бурхан нэгэн амлалтыг өгсөн. Тэр гайхамшигтай амлалт юу вэ гэвэл мөнх амь. Мөнх амийг Бурхан Есүс Христтэй хамт байгаа хүмүүстэй амласан. Мөнх амь гэдэг бол үнэхээр та төсөөлөд үзтээ. Энэ дэлхийг бид нар дуусгаад явхад эзэнтэй мөнхөд Бурхан эцэгтэй бидний хайрладаг, бидний төлөө бүхнээ зориулсан Бурхан эцэгтэй мөнхөд хамт байхыг хэлж байна. Энэ гайхамшигтай бэлгийг, энэ гайхамшигтай хувь зайг зөвхөн Есүс Христээр дамжуулан Бурхан биднэрт өгдөг. Хэрвээ бид нар анхнаасаа заалгасан тэр зүйл дээрээ тогтвортой байж хүүгийн дотор бас эцгийн дотор байх юм бол эзэн биднэрт мөнх амийг өгсөн. Тэгээд Монгол ардын дуунууд дээр бас хүмүүсийн хүсэлж гисэн те мөнхийн ус гэж байдаг бол ээжтэй, бусдаа, бас өөртөө хайртай бүх хүмүүстэй ямар ч үнээр хамаагүй, яаж ч зовоод хамаагүй олж өгөх юмсан тий надаас юу ч шаардсан байсан бэ хамаагүй мөнхийн ус гэж байдаг бол би олоод өгөх юмсан гэж үнэхээр тийм үнцэнтэй зүйлийг Бурхан эцэг биднэрт Есүс Христээр дамжуулан амласан байна. Тэгээд мөнх амь гэдгээр бас юу хэлдэг вэ гэхээр шинэ гэрэн дээр бас л энэ тухай ойлголт зөндөө олон газар байгаа. Тэгвэл зөвхөн яг Иохны өөрийнх нь бичижсэн зүйлсөө дотроос хэд хэдэн зүйлийг дурдъя. Иохны 12-ын 50 дээр түүний тушаал бол мөнх амь гэдгийг би мэднэ гэж. За 17-гийн 3 дээр Иохны сайн мэдээний 17-гийн 3 дээр цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь
мөнх ам уу гэж. Тэгвэл Есүс Христийг таньж мэдэх нь өөрөө биднэрт мөнх ам. Энэ нэгсэндээ бидэнд мөнх амийг өгдөгөө гэсэн. Тэгвэл Есүс Христийг таньж мэдсэн тэр цагаас бидний мөнх ам эхэлсэн гэсэн. Тийм учраас бид нар энэ дэлхий дээр Бурхантай нөхөрсөөр байдаг, энэ дэлхийгээс салсан хойноо ч гэсэн Бурхан эцэгтэй нөхөрлсөн хിവэрэ нөгөө мөнх ам руугаа орно. Тийм учраас бид нар үгсэн ч махан биеэрээ өгч байгаа боловч сүнс маань Бурхан эцэг дээр очиж байгаа. Энэ бол гайхамшигтай Бурханы өгдөг ам. За энэ загтлын Иохны 1-р Иохны 5:11 дээр ингэж хэлсэн байна. Яг мөнх амын тухай. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэхүү ам түүний хүүгийн дотор байна гэж. Мөнх ам хаана байдаг гэж хэлж байна? Хүүгийнхэн дотор буюу Есүс Христээр дамжуулан бид нар мөнх амийг авдаг. 5:20 дээр тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх ам билээ гэж. Есүс Христ бол үнэн Бурхан бөгөөд түүнийг таньж мэдэх нь мөнх ам юм. Хэрвээ та Есүс Христэд итгэсэн, Есүс Христээр дамжуулан аврагдсан бол та зөвхөн нүглээсээ тамаас нүглийнхаа шийтгэлээс, ял шийтгэлээс аврагдаад зогсохгүй бүр мөнх амийг авсан байна. Тэгвэл энэ аврагдан мөнх ам гэдэг хоёр бол хоорондоо холбоотой, гэхдээ тусдаа ойлголтууд харж байна. Аврагдан гэдэг бол бид нар ялын дор байсан хүмүүс. Яагаад гэвэл гим нүгэлтэй учраас гим нүглийнхаа хариуцлага ял шийтгэл болсон ялаа идлэх ёстой байсан хүмүүс байсан. Тэгвэл аврагдж байгаа нь бид нар ялаас, тэр харанхуугаас, тэр үхлээс бид нар аврагдаад тэгээ дээрээс нь бүр Бурхан зүгээр нэг авраад за чи одоо чөлөөлөглөө гээд орхиогоо дээрээс нь бас биднэрт Бурхан мөнх амийг өгсөн байна. Энэ бол зөвхөн Есүс Христээр дамжин ирдэг. Тэгвэл энэ 24-25 дугаар ишлэлээс бидний харах ёстой зүйл юу вэ гэвэл Есүс бидэнд мөнх амийг амласан. Та хэрвээ Есүст итгэсэн бол би мөнх амьтаа гэдэгтээ огт эргэлзэх хэрэггүй. Энэ дэлхийгээс явахдаа та эзэн дээр очино. Эзэн дээр шууд очино. Таны мөнх ам, та бидний мөнх ам аль хэдийн Есүс Христийг таньж мэдснээр энэ дэлхий дээр илчихсэн. Энэ нөхөрлөл маань цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Амен. Ямар гайхамшигтай Бурхны өршөөл, нэгүсэл, хайр, уучлал бай тээ. Мөнх амийг хайрладаг эзэн Бурхан. Тэгвэл би эхний нэгдүгээр хэлсэн зүйл юу гэвэл Есүс бол Христ. Есүс бол Христ. Есүс бол Машиах. Есүс бол аврагч гэдгийг бид нэр хизээж мартаж болохгүй. Хоёрдугаарт нь Есүс бидэнд мөнх амийг хайрлсан. За 26-аас 27 уншъя. Та нарыг мэхлэхээр оролдогчдын тухайд эдгээрийг би та нарт бичлээ. За энд яасан бэ гэхээр нөгөө нэг дунд нь байсан хүмүүс маань нэг хэсэг уг нь цуглаан дотроо цуг байсан, нөхөрлж исэн, хамт хоололж исэн, хамт янз бүрийн зүйлийг хийдэг байсан, хамт үйлчилж исэн. Гэхдээ энэ хүмүүс Есүс бол Христ гэдгийг үгүйсгэсэн учраас тэд нар одоо эдний дунд байхад болсон. Тэгвэл энэ хүмүүсийг Иохан юу гэж хэлээд байна гэхээр энэ бол та нарыг мэхлэх гэж оролдсон хүмүүс байгаа юм шүү. Та нарыг мэхлэх гэж оролдсон хүмүүсийн тухай би бичдэг шүү. Тэр юу гэж мэхлэх гээд байна гэхээр Есүс бол Христ биш гэж тэднийг мэхлэх гээд байсан учраас. За тэгвэл харин цааш нь та нарын түүнээс авсан тослогоо та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөө чинь заах нэг нь та нарт хэрэггүй гэж хэлсэн. За энэ юу гэхээр эзнээс авсан тослогоо гэж юу хэлээд байгаа гэхээр одоо биднэрт эзэн ариун сүнсээ өгсөн. Ариун сүнсээр дамжуулан Бурхан биднэрт үгийг нь ойлгох, Бурханы өөрийг нь таньж мэдэх чадварыг тийм ойлголт ухаан, мэрэгэн ухааны биднэрт хайрладаг. Тэр тослогооны тухайд ярьж. Тэгвэл эзэн биднэрт өгсөн тэр тослогоогоор дамжуулан бид нар хэн Христэд итгэдэг нь вэ? Энэ сургаал зөв байна уу? Буруу байна уу? Энэ Есүсийг хэн гэж заагаад байна? Есүс бол Христ гэж зааж гэнэ үү? Эсвэл Есүс бол өөр нэгэн гэж зааж гэнэ үү гэдгийг ялгах чадварын тухай энэ зааж байгаа гэсэн.
Тэгээд энэ Иохан хэлэхдээ та нарт байгаа тэр тосолгоо нэгсэндээ эзнээс өгөгдсөн тэр тослогоо та нарт байгаа учраас та нар ялгаж харж чаднаа. Тийм учраас та нар одоо ийм гаж буруу сургаал зааж байгаа тийм хүмүүсийн мэхэнд бүү ороорой. Бас уг нь бол та нар орох боломжгүй. Яагаад гэвэл та нарт тослогоо байгаа учраас тэрийг ялгаж таних өгөн чадвартай шүү гэж энд Иохан сануулад байна. За тэгээд энэ сургаалын үнэн зөвийг ялгана гэдэг бол ер нь маш чухал чанар, чухал бас чадвар. Яг л энэ шинэ гэрээний үед ч ийм байсан, өнөөдөр ч гэсэн яг адилхан. Юу адилхан бэ гэхээр гаж сургаал Есүсийн заасныг жоохон ингэж хилтийлгээд өөр болгоод харахад адилхан юм шиг боловч яг үнэндээ Есүсийн хэн бэ гэдгийг нь өөр болгож заадаг сургаалууд маш их байдаг. За энэ шинэ гэрээний үед ялангуяа анхны чуулганд харигдаад ингэж явж явах үед Есүсийг хэн бэ гэдгийн талаар нэлээд олон гаж урсгалууд, гаж ийм сургаалууд дэлгэрж ирсэн. Тийм учраас Паулийн загтлууд дээр, Петрийн загтал дээр, Иохны загтал дээр ч гэсэн тэр гаж сургаал заадаг хүмүүсийг байнга анхааруулдаг байсан. За тэгвэл өнөөдөр ч гэсэн яг ийм гаж сургаалууд дэлгэрсээр л байгаа, хүмүүс тэрэнд нь мэхлэгцээр л байна. Тэгвэл тэрийг ерөөсөө олж мэдэх, таних, ялгах чадвар яаж гарч ирэх вэ гэвэл ерөөсөө бид нар Бурхны үгийг л унших хэрэгтэй. Бурхны үгэн дээр юу заасан байна? Тэрнтэй тулгаж харьцуулах хэрэгтэй. Тэгжээж бид нар за энэ хүн яг Есүсийг хэн гэж заахад байна гэдгийг ялгах хэрэгтэй. За тэгвэл чуулганы хувьд, Христийн чуулганы хувьд Бурхны үннийг заах бас бурууг ялгаж буруу шахах нь чуулганы үүрэг байна. Би дахиад хэлье. Библийн үннийг хамгаалах, заах, нөгөө талдаа буруу сургаалыг илрүүлэх, няцаах, үгүйсгэх нь чуулганы үүрэг байна. Хэрвээ бид нар энэ үүргээ орхигдуулах юм бол чуулган үнэн худлыг заах чадварыг хүмүүст суулгаж чадхаар байна гэсэн үг. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд бас нэгэн одоо дэлхийд нэгэн өнгөрсөн 200 гаруй жилийн хугацаанд явж ирсэн нэлээд тийм аюултай теологийн талаар би бас хэлж өгье. За энэ юу вэ гэвэл либерал теологи гэдэг нэртэй. За энэ либерал теологи гэдэг нь болохоор ерөнхийдөө Германаас эхэлсэн 18-19 дугаар зуунд Европ, Америкт ихээхэн хүчтэй дэлгэрсэн Христ итгэлийн олон урсгал чиглэлд нөлөөгөө үзүүлсэн тийм үзэл бодол байна. За энэ бол үнийг өөрөөр бас юу гэж нэрлэдэг вэ гэхээр либерал Христ итгэл гэж нэрлэдэг, бас либерал теологч гэж нэрлэдэг. Бас нэг өөр нэг нэр нь болохоор Христ итгэлт модернизм гэж нэрлэдэг. За энэ үзэл бодол яадаг вэ гэхээр Библийн эрх мэдлийг бүлээн зөвшөөрдөггүй. За Библи бол Бурханаас өгөгдсөн үг гэж бид итгэдэг. Харин тэд болохоор энэ бол Бурханаас өгөгдсөн үг биш ээ. Энэ бол зүгээр хүний бичсэн үг ээ. Тийм учраас бид нар энийг авахын авна, хаяхын хайна. Энэ дотроос бид нар хүлийн зөвшөөрнө. Надтай миний санаанд таарчихвэл би зөвшөөрнө, таарахгүй бол би зөвшөөрөхгүй гэдэг үндсэндээ тийм хандлагатай. За энэ либерал үзэл маань хүн төрөлхтний орчин үеийн мэдлэг, шинжлэх ухаан, ёс зүйг илүү дээгүүр тавьж хүний учирлах ухаан, амьдралын туршлагыг чухалд үздэг үзэл бодол. Нэгэсэнд 18-19 зуунд шинжлэх ухаан нэлээд хөгжсөн. Тэр үед юу гэж бодсон бэ гэхээр одоо бид нар зөвхөн Библиэд ингэж баригдаад хязгаарлагдаад байх хэрэггүй. Шинжлэх ухаан маш их хөгжиж байгаа учраас бид нар шинжлэх ухаанаас ерөөсөө шинжлэх ухаан чинь даваад ирлээ. Одоо ерөөсөө бурхан гэж байхгүй юм шиг боллоо гэж ойлгож ирсэн. Тэгээд шинжлэх ухаан ерөөсөө бидний амьдралыг хөтлөөд явах юм байна. Шинжлэх ухаан бидэнд бүх юмыг заах юм байна гэж ерөөсөө шинжлэх ухааныг бүхнээс дээгүүр тавьдаг хандлагатай болж ирсэн. Тэгээд нийгэм бол үндсэндээ улам сайжрах юм байна. Нийгэм улам л дээшээ явах юм байна гэсэн горилготой байсан. Гэхдээ энэ горилго хүлээлт дэлхийн 1, 2 дугаар дайн гарч ирээд тэр үзэл бодол няцаагдсан. Нөгөө хүмүүсийн аюулгүй эерэг бодж исэн чинь дэлхийн 2 дайн гараад хүн гэдэг чинь ер нь хин юм бэ гэдэг асуулт эргээд тавигдсан байна.
За тэд Христ итгэлийг хүмүүсийн амьдралд илүү тохиромжтой, ашигтай, илүү хүмүүнлэг болгож байна гэж өөрсдөө хэлдэг. Гэхдээ ингэх явцдаа Есүс Христийн хэн бэ гэдгийг үгүйсгэж тухайлбал Есүсийг онгой эмэгтэй гэж төрсөн, гайхамшгуудыг үлдэж байсан, үхлээс амилсан гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Есүсийн бурхан чанарыг үгүйсгэж зөвхөн ёс суртахууны үлгэр жишээ нэгэн гэж хардаг. За Есүс бол зүгээр л маш сайхан үлгэр жишээ дуурайлал, ёс суртахууны жинхэнэ бидний дагах ёстой үлгэр дуурайлал гэж хардаг. Харин аврагч, эзэн, Христ гэж хардаггүй гэсэн үг. Цаашлаад энэ үзэл бодлын баримтлагдаг хүмүүс мөнхийн улс там байдгийг үгүйсгдэг, Бурхны мөн чанарууд залбирлын хүчийг хүлээн зөвшөөрдөггүй. Либерал теологи нь үнэндээ Христ итгэлийн гол цөм онолууд хүч чадлыг үгүйсгэж, хүний хязгаарлагдмал мэдлэг туршлагад тааруулсан үзэл бодол болгодог учраас маш аюултай. Үнэндээ Библийн дагуух Христ итгэл биш болсон. Либерал теологи хэдийгээр энэ бол Бурхны тухай судлаад байгаа юм шиг боловч үнэндээ Христ итгэлийн гол тулгуур ойлголтуудыг, гол тулгуур итгэлийн суурьуудыг үгүйсгэсэн учраас энэ үндсэндээ шал өөр зүйл болж хувирсан. Зүгээр л Христ итгэл юм шиг харагдж байгаа боловч үнэндээ тэрэн дотор ямар ч хүч байхгүй, хүний амьдралыг өөрчлөх чадалгүй зүгээр л нэг үзэл бодол болсон. За тэгээд либерал теологийг дагсан сүм чуулган үнэндээ ямар ч хүчгүй, нөлөөгүй болдог. Тэгээд энэ дэлхийн үзэл баримтлалаар явдаг тийм клуб маягийн болчдөг. Харамсалтай нь либерал теологи католик, протестант урсгалын аль алинд нь байдаг. За либерал теологтой Библийн сургуулиуд ч маш олон байна. Ялангуяа Европ, Америкийн ихтэй сургуулиудын теологийн факультетууд бол үндсэндээ ихэнх нь яг либерал теологтой байдаг. Яг тэрэн дотор Библи зааж байгаа, теологи зааж байгаа багш нар байж болно. Гэхдээ ихэнх нь би бүгд гэж хэлээгүй шүү. Ихэнх нь ер нь либерал теологтой. Энэ бол зүгээр л нэг түүхэн ном, гайхамшигтай сайхан ном. Гэхдээ энэ бол Бурханаас биднэрт өгөгдсөн, бид Бурханыг илчилсэн эрх мэдэлтэй үг гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ дотор байгаа гайхамшгуудыг, Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй тийм хүмүүс гэсэн. Европт Христ итгэл том зургаараа буурч байгаагийн нэг гол том шалтгаан бол энэ либерал теологийн үр дагавар. Өнөөдөр бид нар Европ тэр чигтээ Европ болон баруун Америк, баруун ертөнц, хойд Америк нийт том зургаараа Христийн чуулгануудын тоо зөөрж байгаа, Христэд итгэгчид багасж байгаа том зургаараа. Гэхдээ тэрэн дотор нь бол өсөж байгаа чуулганууд бол уг нь бий. Ялангуяа евангелийнхан бол нэлээд өсөж байгаа, олсорж байгаа. Гэхдээ яг том зургаараа яг нэг католик, протестантуудыг нийлүүлээд тэрвээ харах юм бол том зургаараа бол багасж байгаа. Яагаад багасж байгаа гэдгийг нэг том шалтгаан бол энэ либерал теологи. Харин тэгвэл дэлхий дээр хаана Христ итгэл өсч чуулганууд таригдж байна вэ гэвэл Библийн дагуух онол сургаалтай евангелийн урсгалуудад харин яг чуулганууд өсөж байгаа, хүмүүс эзэн дээр ирж байгаа, амьдрал нь өөрчлөгдөж байгаа, жинхэнэ өөрчлөлт яг тэнд явагдаж байна. Гэхдээ мэдээж бусад чуулганууд дотор огт байхгүй гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ерөнхийдөө удирдлага нь ерөнхийдөө тэр урсгал чиглэлүүд өөрсдөө либерал теологид орчихсон учраас харамсалтай тэндээс бид нар агуу өөрчлөлтийг гарч ирнэ гэж хүлээхэд маш хэцүү болсон. За тэгвэл өнөөдөр бид нар эндээс энэ 27 дугаар ишлэл маань юу хэлээд байна гэхээр Есүсийн сургаалыг бид нар тууштай баримтлахын ач холбогдол үн цэнийг бидэнд хэлж өгч байгаа. Хэрвээ бид нар яг энэ дээр хэлсний дагуу та нар юу заалгасан байна? Тэр заалгасан зүйлдээ тууштай үнэнч байхгүй бол яг энэ либерал теологи дэлхийг эзэж авсан шиг болж магадгүй шүү. Тийм учраас өнөөдөр бид нар Есүсийн сургаалыг заахдаа яг Библийн дагуу үннийг заадаг, бас худлыг ялгах чадвартай болгож итгэгчдийг бид нар төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн үг. Түрүүн би хэлсний дагуу үннийг заах, нөгөө талдаа бас худал бурууг ялгах
няцаах нь бол чуулганы үүрэг байна. Ингэхдээ бид нар бас яг энэ үүргийг гүйцэтгэхдээ бид нар хамтдаа чуулган хамтдаа үнийг хийдэг. Нэг хүн ганцаараа бүх үннийг мэддэг, бүх худлыг няцаадаг байна гэж боломжгүй. Харин тэгвэл чуулганы тийм учраас бид нар итгэлийн гэр бүлд заавал хамаарагдах хэрэгтэй, итгэлийн гэр бүл дотор байх хэрэгтэй. Тийм учраас бид нар бас олноороо хилэлцэх хэрэгтэй. За энэ сургаал юу вэ? Энэ сургаал нэг л юм байна. Эсвэл байхгүй байна уу? Надад хэлээч гэж бид нар ярилцдаг, хилэлцдэг, бас залбирдаг, тэгээд шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас бас бид нар итгэлийн бүлээрээ бид нар хамтдаа нэгдэн суулдардаг, байнга тэр итгэлийн бүл дотроо бид нар хамтдаа байдаг байх нь өнөөдөр бид нар итгэлээ бас яг Библийн дагуу хадгалж авч явах маш чухал байна. Яг тэгэхээр хэрвээ бид нар за би зөвхөн ганцаараа би Библийг уншаад залбираад тэгээ би болно гэж явж ивэл нэгэн цагт магадгүй та гажаа төөрөд явцнаа ч бидэхгүй. Яг тэгэхээр таныг тэнд ангуучлаад бариад авах гаж сургаалууд, гаж урсгалууд гадаа билээхэн хүлээж авах. За тэгвэл би өнөөдөр хэлсэн 3 зүйлээ дахиад сануулъя. Нэгдүгээрт нь юу вэ? Есүс бол Христ мөн. Есүс бол Христ. Хоёрдугаарт нь Есүстэй холбоотой байх нь мөнхөн. Есүстэй холбоотой харилцаатай Есүсийг хайрлах нь өөрөө бидний мөнхөн. Мөнхөн ингээд тэрнээс цаашаа мөнхөд үргэлжилнэ. Гуравдугаарт нь Есүсийн сургаалыг тууштай баримтал. За бүгд хамтдаа залбирая. Эзэн минь танд бид нар үнэхээр баярлалаа. Та өнөөдөр биднэрт сануулга, анхааруулгыг өгсөн баярлалаа. Эзэн минь таны үг биднэрт Есүсийн хэн бэ гэдгийг ойлгуулахад баярлалаа. Есүс та бол Христ. Есүс та бол Израильчуудын хүн төрлөختний хүлээж байсан тэр аврагч, тэр Машиах мөн учраас танд баярлалаа. Есүс эзэн минь та бас биднэрт мөн хамийг өгсөн баярлалаа. Таныг мэдэх нь мөн хам учраас. Үнэхээр тантай нөхөрлөх нь, таныг хайрлах нь өөрөө мөн хам. Үнэхээр та биднэрт мөн хамийг өгсөн. Үнэхээр юу яаж ч бид нар талархлаа илэрхийлээд баршгүй эзэн минь. Танд баярлалаа Есүс эзэн минь. Тэгээ бид нар танаар заалгасан яг таны үгэн дээр байгаа. Таны үгийн сургаалын дагуу бид нар амьдрахад, үүнийг тууштай баримталж амьдрахад эзэн минь та бидэнд туслаараа. Бид нар таны өмнөөс гуйж дайвалгүй. Таны үгийн хүч чадлыг үгүйсгэлгүйгээр, таны үгийн эрх мэдлийг бид нар үгүйсгэлгүйгээр. Тэгэхээр тань бидний итгэлтэй тууштай энэ дэлхий дээр амьдрахад та бидэнд туслаач гэж гуй. Та бас биднийг хамгаалаарай. Залт нэгнээс, муу нэгнээс биднийг хамгаалж өгөөч. Харин эзэн минь та бидний үгээрээ тижээж, тэтгэж, дэмжиж, босгож, урамшуулж өгөөч гэж гуй. Есүс эзэн минь та гайхамшигтай үнэн үгээ бидний амьдралын эрх мэдэл болсон таны үг биднэрт байгаа учраас танд үнэхээр баярлалаа Есүс. Аамен. Амен.